2000 бөгөөд 7 он 2 дугаар сарын 11-ний өдөр. Улаан нохой жилийн өөлжин сарын 24 нь сайхан өдөр байлаа. Намайг хурц ирэхэд гэрийн ээжийн чимсээр ав. Тэр орон чатай ямаа ашиглаж байна гэсэн сайхан чимээтэй малын бэлчээрээс бүчин ирж байхдаа таардлаа. Ээлэлийн жан журам соёл нам баан бүр асаастан байдаг. Тэртээ бэлчиж байгаа мал хой, тэгш хяргаасан жаас хороо, чивэрхэн чимчгэр овоологдож байгаа үнсэн овоо, төлөө овооноос эднийх нь чанга чихми ёс дэглэмтийн удмынхан болох нь ил жургадж байлаа. Монгол айлын гадар дүр төрхөөс ч соёлын ам амьсгал маш ойлгомжтойх нь мэдэгддэг юм аа. Гал тахах өвчүүг үүчний үест мал гаргахтаа нь хон өхрийнхэн өвчүүг хормой ихтэй бүрэн авч ариун чивэр өгөөд өндөрхөн газар хадгалж тавьдаг. Ээж хүн хүү сайшаал бэр гэрэлтийг нь амьтын гэрийн махан үлгүрт хадгалж байсан олон өвчүүгөө буулгаж тоон гэрөөдөн жүүн. Чахар хүн ордост орж ирснийг ярвал үг олдноо. Гэхэд чахар хүн чагаан тугаан дахиж тахлагын соёлыг баримталж ирснийг мэдэх учиртай. Энэ айлынхэн 6 хүү нэг охинтой. Сайшаал хүн бол энэ айлын чорын ганч гэрийн гудамтын сахин хөдөө сууж байгаа гэр гудамтын эжин жалгамжлагч билээ. Чанах өвчүүгэн пялалж авчирсны дараа шанахтын гал дээр нь арч хүж давсыг хийж утлах хийж ариулна. Энэний зэрэг бас тулга тоогоонч утгаж ариулна. Ариулж гарсны дараа өвчүүгэн тогоондоо хийж чана. Тэгтэн давс буюу ам торуулдаг эдийг өчүүхэнч хийдэггүй, зөвхөн цэвэр усанд л шандаг лээ. Ээж хүний ночоосон гал нь тулгандаа багтаж ядам дэврэн шатлаа. Монголчууд минь галынхан сүр хүчнтэй дүрлжин очихыг ажил амьдралынхан үүд эсрэг хөгжил бадралын бэлэгдэл гэдэг билээ. Багхуу бат чулуу хоёулаа гэр хороогоо чивэрлэж гал тахлагын өмнөх ариун чивэрлэлийг хий. Галаан таххад хамгийн өмнө заавал бүх нэг жилийн хог тоосыг бүхний чивэрлэн арилгадаг нь бүх монголчуудын ёс юм. Гал божрлол яршинх маань хүүхэд багчуудаа гэрсүүлэн сургадаг нь үнэнд нь амьтан адгуулсаас ялгаварлан болгож боловсруулсан будаа идүүлэх болгосон аггүй их галыг марталгүй хүндлээ гэсэн сургал. Хэдэн түмэн жилийн өмнө гал бий болоогүй үед хүмүүс минь сармагч нь л байж хөрийн жирлэг ногоо жимс буюу түүхий амтан ратны махаар хоол хийж жирлэгшин амьдардаг байснасаа гал гэдэг аггүй их юм энэ багал дээр биеийг сэрж мэдснээс эхлэж хүмүүс минь адгуус амтнаас ялгагдан гарч түүхий мэдхээсээ салж чанж борлуулж идэн байсаар хөгжилсэн мөргөжсөн амтан болж аажимдан хүн гэдэг нэртэй үеилэртгүй боловсон соёлтой тэргүүний амтан болжээ. Тэгэхэд монголчууд минь энэх адгууснаас ялган их соёл боловсонтой ойртуулж бас ертөнцийн хамаг дээд амтан болгож өгсөн галаан дээдлэн аж тусын үе улир нь марталгүй шүтэн дахих нь хамаг дээдийн боловсон ёс суртахуун болох юм байж дээ. Угаа мартадаггүй бөгөөд ачтнаа мартадаггүй өндөстөн гэж энэлин. Чингисэр аавынхан галаан дахиж амжихаас өмнө ас астаа айл болж тулга тоогоон босгож яваа хэдэн хүн бүсгүй хүүхдэд дагуулж эх айлдаа галын хишиг хүргэж ирлээ. Эднийхэн ер нь ийм. Астаа айл боловцсон хөвүүд нь урдаар өөрийн гал тулгаанд ахсны дараа бүхнөөрөө нутаг дээрээ ирж аав ээж ах дүүстийг нь чугларалдан өс төрөн өөдлөн бужгарж явсан энэх их гэрийнхэн язуур тулгынхан галыг бас нэг удаа дахидаг даргаалтай. Ямар нэгэн үндэстэн ч гэсэн, ямар нэгэн хүн ч гэсэн өөрт нь буян тусыг үйлдэгсдийнхэн ачийг марталгүй чийжилж явах бөгөөд ямар нэгэн арга буюу ямар нэгэн юмар сэтгэлээ илтгэдэг нь боловсон ёс суртахуунаа илэрлэв. Хөгцсөн энэ цагт хушуун төвд ажиллаж байгаа хэдэн хөвүүд нь мориор ирч чадаагүй машинтай ирв. Гулам цагсан сайшаал хөвөн нь бүсгүй хүүхдийг нь шалавдан гарч ухтан авлаа.
Энэ үед 2 настай нь суман гэрийнхэн хойморт саатаж хөхөөрэн гаргана хүүхдүүдийнхэн хүрэлчин ирэхэд бэлтгэж хүлээн. Харж ирсэн хүүбэр ач нар урдаар 2 настандаа амуур гэж нэг толгой мөрөвсний дараа даалын саван ханжны ирмэг тавиад дараа нь хөхүүр солилчин амар өрдөг байна. Энэ үед хүүхдүүд нь аав ээж сайн саатаж байна уу? Би сайн байна уу гэх юм уу? Аав ээж нь сайн явж ирв үү? Галаан сайн дахив үү гэх мэтээр өөр өөрийнхөө хайр сэтгэлээ солилчина. Эний дараа ахын дүүс авгаач нар чинь нэгэн жирэг хөхүүр барилчин амар мөнд өрж найр сэтгэлийг үүсгдэг байна. Энийний дараа ирсэн хүүбэр ач нараас нэг айлаараа галын хишгэн аав ээжийнхээ өмнө ширээн дээр үрж цагааны дэ амсуулан дээж жасдаг. Тэгтэн эрхвш урдаар нь аав ээжтэй амсуулан дараагаар нь сая гуламт жалгамжлагч гэрийн эжэнд амсуулдаг. Галын хишийн өргөтэй нь дээжийнхээ дээр нь цагаан чаасанд шихэр буран мөтийн амтад эдэний чугласан чаасан дээр нь галын хишиг гэж бичдэг. Өнөө нь багч хэмээн нэрлэдэг. Цагааны дэ амсуулсны дараа даяараа нь аав ээжтэй "За, галын хишиг" хэмээн хичээнгүйлэн мөргөж өргөдөг бөгөөд аав ээж нь "За" гэж нандин нь тосч байгааг нь илтгэдэг. Галын хишгэн барьж барсны дараа гэрийн эжнээс галын хишиг хүргэж иргэсэдтэй арих барина. Арих тосч авах удаан хамгийн өмнө аав ээжтэй мөргөж дараа нь арих барсан хүнд мөргөж гармаанчин сая арихаан тосон авчи. Өчиг тэнгэр их газар өвөгдөөдсийн сүнсэндээ хэмээн ядам хуруугаараа ядамлан өрөвсний дараа сая жохох хэмжээгээр амснууд. Тэгтэн заав сууж ягаад буюу сүхүрч ягаад уудаг ясантай. Чанс нь өвчүүч болохдоо нойртлоо. Ээж хүн тусгайл нь өвчүү мах чанахад хэрэгсдэг. Гохтой сал говчуураар өвчүү махаана эргүүлэн ургуулж тэгш болгохоор оролдож л байлаа. Өвчүүгэн дахин давтан эргүүлж ургуулан тэгш чанах бөгөөд галаан бас тэнцүүл чанах хэрэгтэй. Өвчүүнээ мах болохын хэрээр чавга хатаас нь үжин шүүмэл хурууд мөтөн хий. Энэ үед гал дахад хэрэгсдэг юмсаа бэлтгэх хэрэгтэй.